Уг ном бол хамгийн хариуцсан номнуудын нэг гэдгийг хамгийн их анхааруулъя. Энд бичсэн 48% бол мафийн толгойлогчд болон үүнтэй энэ тэнцэх манай төрийнхэнд хэрэг болох зүйл. Та зарим зүйлээр санал нийлэхгүй байж болно. Миний хувьд ч тэр санал зүрх олон зүйлс байсан. Гэтэ энэ л өөрөө ном уншиж ойлгох гол утга учир гэж боддог. Хин нэгний бичсэн санаа хэлсэн үгийг дуугу дагаж мөрдөх биш, өөрөө тунгааж эргцүүлж шүүж өөрийн болох. Хамгийн гол нь уншиж ойлгосны дараа чимээгүй бодож суух. Энэ үнэхээр үнэн үү? Зохиогчийн санаа минийхтэй таарч байна уу? Үгүй бол яагаад? Хэрэв би орондон байсан бол юу гэж бичих вэ? Таныг бас ингээрэй гэж хүсэж байна. Роберт Грини бичсэн эрх мэдлийн 48% бол нэршгэ ном. Эрх мэдэл хүрэх, хүчрхэг олох, хөдөлшгүй байр суурийг олж авах гэх мэт маш том амбиц төрөхөд туслах болно. Ном маань 48 бүлэг хуультай тул хууль тус бүрийн тайлбарыг товчхон уншаад явъя. Гол агуулгад орохоос өмнө энэ удаагийн дугаарыг Univision-ийн туслалтаагаар та бүхэнд хүргэж байна. Биднийг маш гоё мэдээтэй. Тэр нь юу вэ гэхлээр Univision-ээр контент үзэж байхдаа хийлээ хүснээрээ сольж болдог боллоо. Англи Монгол хадвал эсвэл дуу оруулахыг сонгохын тулд дэлгэцний зүүн доод буланд байрлах 3 цаг дээр дараарай. Ингээд гол сэдвт орцгоё. Роберт Грин, эрх мэдлийн 48%. Нэгдүгээр хууль. Эзнээсээ илүү харагдаж үл болно. Өөрийн чин дээр бүний нэг үргэлж өргөмжлөн өөрийгөө түүний доор байрлуулж бай. Түүнд таалагдах гэсэн хүсэлтэд хит хөдлөгдөд хитрхи сайн байснараа ч түүнд эрх мэдлээ алдах айдсыг төрүүлж болцсохгүй. Түүнийг байгаагаас нь илүү ухаалаг мэт харагдуулж сур. Тэгвэл чи нэг л мэтгэд од шүүрэн байх болно. Хөгжиж дэвшээгүй хоцрогдсон зарим байгууллагуудад ахлах менежерүүд өөрөөсөө илүү мэдлэг боловсролтой ажилтныг дарамтлах хандлагатай байдаг. Иймээс тийм ахлагтад тааруул сэтэл хөдлөө дараад тал зас нь ухаалаг алхан болно. Хайрн гаднаа халан дотроо. Хоёрдугаар хууль. Найз нөхөдөө хит их бүйдэг. Харин дайснаа ашиглаж сур. Найз нөхдөсөө болгоомжил. Учир нь тэд атаархалтай хөтлөгдөн хормын дотор чамайг хорлох боломжтой. Харин дайсан аснаа хөсөлбөл тэд найз нөхдөс чи илүү үнэнч зүтгэн. Учир нь тэд чиний итгэлийг ч олж авахгүй бол болохгүй. Хэрв дайсан байхгүй бол дайсантай болох арга самс хөгжил. Америкийн нэгдсэн улсын 16 дахь ерөнхийлөгч Абрахам Линкольн өрсөлдөгчийн баг хэмээх багийг байгуулжсэн удаатай. Тэр өөрийн харааг өнцгөө харах, бодлогоо тэнцвэржүүлэх, өөртөө үнэнч зүтгүүлэх зэрэг олон зорилгоор энэ багийг байгуулж амжилттай ус төрийг залсан. Бид хувийн амьдрал дээрэж тэрний ялангуяа бизнес хийхдээ нөхөрлөл болон ажлыг ялгаж залгаж сурах хэрэгтэй. Бидний найз нөхөд идэг бидний хамгийн том эмзэг сэхийг мэддэг. Энэ заримдаа ажлыг хувийн асуудал руу оруулж болцсохгүй. Харин нөгөө талаа дайсан гэдэг энэ орон зайгаа маш сайн мэдэрч чаддаг гэж Роберт Грин бичсэн. 3 дугаар хууль. Зорилгоо нь. Жинхэнэ зорилгоо нь дайснаад хөөрөгдүүлэн самууруул. Чиний зорилгоч мэдэхгүй бол тэд яаж тэмцэхээ мэдэхгүй. Иймээс буруу замаар хит хол явтал нь будаад хэлэнд хөөрөгдүүл. Өтгөн манан дунд оруулан зөв шигийг нь алдагдуул. Ингээд зорилгоч ухаарах үедээ хит хойраатсан байгуулна. Энэ бол бусдыг хуурам нэхэл хэсэг бол биш. Харин анхаарлыг нь өөртөө хандуул гэж байгаа юм. Илэвчэд таныг хуурахтаа гар хуруугаараа хуурдаггүй. Тэд харин таны анхаарлыг хуурдаг юм. Иймээс зорилготой хүрэхийн тулд өрсөлдөгчдийнхээ анхаарлыг өөртөө чиглүүлж сурах нь маш чухал. 4-р хууль. Хит их бууяр. Хүмүүст үгээр сэтгэл төрүүлэх гээд их ярих тусам ердийн бөгөөд буур сөргөө мэд санагдуулна. Тэрч байтугай байдаг л нэг зүйлийг бүрхэг, бүрэн бус, домог маягаар ярьснараа та юр бусын нийгэмд харагдах болно. Хүчрхэг хүмүүс сөн үгсээр бусдыг байлдан дагуулдаг. Үгс ихсэх тусам үлгэр болно гэдгийг санаарай. Урт хэл хүзөө орооно гэдэг. Урдны ярьжсэн тунгаан бодхууд хүргэн шийдэхгүй номон дээрч хүн өөрийнхөө талаар их ярих тусмаа өөртөө итгэлгүй болдог гэдэг нь нотлогдсон гэж байсан. Үгс хэдий хүчтэйч тоондоо биш чанартай. 5 дугаар хууль. Нэр хүнд их зүйлсээс хамаарал бүхий. Ийм түүнийг амь нас шиг хамгаал. Нэр хүнд бол хүч чадлын тулгын чулуу юм. Ганц нэр хүндээр сүр үзүүлэг ялалт байгуулах нь бий. Харин нэр хугарвал тал бүрээсээ дайралтанд өртөж улмаар яс хугарна. Иймд нэр хүндээ нүдний цэцэг хэмэт хайрлан хамгаал. Болцшгүй товтлогоноос үргэлж сэрэмжлэн гарч ирэхээс өмнө нухчин дар. Нэр үндийг нь хорлон олон түмний шүүмжлийн бай болох замаар дайснаа замаасаа зайлуулж сур.
Секс цагаан богд самдаагаас хулаад зарим хүмүүс яагаад нэр үндээс илүү мөнгийг сонгосныг би бүр яаж ч бодод ойлгодоггүй. Хичнээн их мөнгөтэй байлаа гэд гэрээс гараад гадуур явах царайгүй. Хүссэн зүйлээ аваад өнгөрөх эрхчлөөгүй байвал мөнгө бол зүгээр л цаас. Бид нар чи эцсийн эцэст нийгмийн амт. Иймээс ямагт нэр хүнд бүр хамгийн чухал нь. 6 дугаар хууль. Ямар ч үнээр хамаагүй анхаарлын төвд бай. Бүх зүйлийг харагдах байдлаар дүгнэдэг. Харагдахгүй зүйлийг юм чинээ тоодгүй. Өөрийгөө олны дотор бүү алдагдвал, бүү мартагдвал олноос онцгойр. Ямар ч үнээр хамаагүй олны анхааралд өрцөөрл бай. Нэгийн ивийн бөгөөд даруй олон түмнээс илүү том, илүү тод, илүү нууцлаг байх замаар өөрийгөө олны анхаарлын сорон золго. Нэг бол сайн ч бай муу ч олны анхаарлыг татах зүйл хийгээд үз. Өнөөдөр хамгийн үнэтэй зүйл бол бусдын анхаарал болсон. Хин анхаарлын төвд байна. Түүнд хамгийн их боломж орж ирдэг. Аль эсвэл нууцлаг бай. Бусдад энэ хүнийг өшөөх мэдхэмсэн гэсэн тэр сэтлийг нь төрүүл. Бусдыг өөртөө авраагараа татдаг бай. 7 дугаар хууль. Бусдаар хийлэг. Харин нэр үндийг нь өөртөө наа. Бусдын ур ухаан, мэдлэг, хөдөлмөрийг ашигладаг. Инхэн чиний үнэт цаг, эрч хүчийг хинээ зогсохгүй бас чамайг юр бусын хурдтай нийгэмд харагдуулна. Эцэст нь хамтран зүтгэгч чинь хэдий мартагдсан байхад чиний л нэр дурсагтаа үлдэх болно. Бусдаар хийлгэж чадах зүйлээ өөрөө хийх гэж бүүцдэг. Цаг хугацаа бол хүн бүхэнд эрхтэй ш. Гэхдээ зарим хүмүүсийн цаг бусдынхаас 5-10, магадгүй 1000 дахин бүтээлч байдаг. Тэр 1000 дахин бүтээлч ажилтдаг та биш. 1000 дахин бүтээлч байлгах системийг үүсгэсэн учраас. 8 дугаар хууль. Хүмүүсийг өөрлөгөө ирүүл. Шаардлагатай бол өгөөш хэрэг. Хүмүүсийг хүчилж чадж байна гэдэг нь хяналт чиний гарт байна гэсэн үг. Өрсөлдөгчөө төлөвлөгөөг нь орхиулан өөрлөгөө ирүүлэх нь чам давуу талтай. Ихээхий ашиг олох боломж амлан түүнийг уургал. Тэгээд довтол. Хүзэр чиний гарт байна. Таны зорилго бол бусдын араас хөөцөлдөх биш. Бусад таны араас хөөцөлдөг болох нь. Бизнесийн хүрээнд бол том корпорациуд хамгийн сайн хүний нөөцийг өөртөө татаж, ирээдүйдээ жижиг бизнесүүдийг баг дээр нь худалдаа авдаг. Бүр илүү том үрээгээр ярил Сүнзүүгийн дайтах урлаг дээр ухаалаг түшмэлгдэг үргэлж дайсныхаа эхний алхмыг удирдаг гэж бичигдсэн байдаг. 9-р хууль. Үгээр бус, үүлээр ял. Маргааны дунд олж авсан ялалт үнэ эрэхтэй ялалт биш. Нөөхөнд үүссэн дургуйцал, сэтгэлийн орсол ялдаас илүү том нөлөөтэй бөгөөд буусаар байдаг. Үгч дуурал өөр үүлээрээ хүлээн зөвшөөрөгдөх нь үлэмжлэл үгчрэх. Үг бус, үүлээр ял. Маргаанд ялагч гэдэг ойлголт байдаггүй. Бид өөрсдийн үзэл бодол, үнэт зүйлсээ юугаар ч хамаагүй хамгаалахыг хүсдэг. Бид өөрсдийн бодож байгаагаас хамаагүй сэтгэлийн амьтад. Үнэ эрэхтэй логик биш, сэтгэл хөдлөл чухал. Иймээс өөрийн 1000 буруу байсан ч ялагдлыг хүлээн зөвшөөрнө гэдэг амаргүй. Харин үйлдэл бол үнэмлэхгүй. 10 дугаар хууль. Гуниг гутрал, зүйдэл халдварлахаас сэрэмжил. Чи хин нэгний гайнаас олж амиа эрсдэж болцсохгүй. Сэтгэлийн төлөв гэдэг хавдар мэт халдварладаг. Чи живж буй хүнийг аварч байна гэж бодож болгоч өөрөө хамт живж буйгаа анзаарч чадахгүй. Зүүнийг өөрт гамшиг татдаг. Тэр нь чам руу ч халдварлаж болно. Иймд азтай, аз жаргалтай хүмүүсийг л тэрэгтэй байлга. Номын зохиолч Грини тайлбарлаж буйгаар азгүй хүмүүс гэдэг ихэнх тохиолдолд зүгээр нэг хохирч байдаггүй. Тэд өөрсдийн буруу шийдвэр, токсик зан чанар, хорон бодол санаанаас л болж азгуудлыг өөртөө татдаг. Үүлэг үргэж байдаг шиг бүхий л зүйлс учир шалтгаантай бол аливаад логиктэй хандаж шигээс илүүтэйгээр сонголоо ий сурах зүв байх. 11-р хууль. Хүмүүсийг өөрөөсөө хараат байлга. Бие даасан байр сууриа хадгалахын тулд бусдад хэрэгцээ шаардлагатай эрэлттэй нэгэн байвал зохино. Хүмүүс чам дээр тулгуурладаг байх тусам чи эрхчлөөгөөр ариун байна. Бусдын аз жаргалыг өөрөөсөө хамааралтай болго. Тэг чадвал чи юунаас ч айлтгах болно. Тэднийг альвааг чамгүйгээр хийж чадах төвшөнд хүртэл битгий заад сурга. Түүхий их сурвалжуудаас харуул жишээ нь 11-р Луис хаан өөрийн туслахуд олон зөвлөхүүдтэй тэднийг өөртөө үнж байлгах хэмжээний ч бие даах хэмжээнд бус ирэх мэдл болон санхүүгээр хангадаг байсан. Орчин үед ажил карьерээр ч муу адил орлогод хэцүү ажилчныг компани яаж иж байгаа л авч үлдэхийг хүсдэг. Иймээс эндээс авах сургамж бол онцгойрох, бусдаар орлуулшгүй давуу тал олж авах, үүнийг хурцлах тухай гэж ойлгож болно. 12 дугаар хууль. Бусдын сонор сэрэмжийг алдагдуулахын тулд шудраг,
өгөөмөр хүн мэд ханд. Чин сэтгэлийн бөгөөд шудраг ганцхан нүүдэл бусад олон шудраг бус үйллийг дарах хүчтэй. Шудраг нийгмийн байдал харуулсан өгөөмрөөр динжийг нь тааруулан айшлах нь туйлын сэжигч хүнийч сонор сэрэмжийг алдагдуулдаг. Чиний шудраг нүүдэл тэдний хувь дуулгын нүхлэг болно. Тэгсэн цаг чи тэдний хүснээр ойлгохтож манипуляц хийж чадна. Цагаа олсон бэлэг гэдэг Тройны модон морь гэдэг үйлчлэн. Шудраг байдлыг стратегийн түвшинд ашиглаж болно гэсэн үг. Ус төрт манипуляц хийхин тулд 24/7 шудраг байх шаардлага байхгүй. 23 цагт нь шудраг бус байж үлдсэн ганцхан цагт л шудраг байхад хангалттай. Хамгийн гол нь тэр нэг цагаа хизээ, хаана, хэрхэн, хинд вэ гэдэг нүүдлэл зөв тавих хэрэгтэй. Бизнесийн орчинд бол бичлэл хэрэглээний зээлүүд, залангуй кредит картууд бол яг л энэ зарчмаар ажилладаг. 13 дахь үйл. Тусламж гуйхтаа сайхан сэтгэлд нь бус, ашиг сонирхолтой нь ханд. Хин нэгнээс тусламж авах шаардлагатай бол өмнө нь түүнд тусалж байснаа бүү дурд. Тэр чамайг тоохгүй байх аргыг олж л таарна. Орондоо чиний хүсэлт эсвэл тэр чамтай холбоотой байх нь түүнд хэрэг ашиг унастай байх талаар уулах хий. Тэр өөрийн хонжоогоо харуул дуртай яа туслана. Италийн алдарт уран зураач Микеланжело бусад зураач шиг тусламж нэртэй гуйлах гуйдгүй байсан. Тэр оронд нь түүний бүтээл хаадын угсаатны нэр хүнд, үнц нь, хамгийн гол нь эгог нь хэрхэн дэжиг талаар ухуулга хийж чаддаг байсан. Энэ бол прагматик зүйл. 14 дугаар үйл. Найз шиг жүжиж, тагнуу шиг яж. Өрсөлдөгчөө сайдар таньж мэдэх нь нэн чухал. Өөрийгөө түүнээс нэг алхам урд байлгах үнд мэдээлэл цуглуулахын тулд тагнуулуудыг ашигла. Чи өөрөө тэр тагнуул нь бол бүр сайн. Олон нийтийн газар таарлах үедээ сойр. Сул талбай зорилгын талаар ам алдуулахын тулд тойроо замаар асуултууд асуув. Тагнах боломжгүй тохиолдол гэж байдаггүй юм. Энэ хууль нэлээд хурц санагдаж магадгүй ч гол санаа нь бол бусдыг сайн ойлгохын тулд мэдээлэлээ сайдар цуглуул гэж байгаа юм. Бусд хүмүүс өөр чинь итгэж ярьж болох тэр орчин, тэр харилцааг бий болгох нь нэн чухал. 15 дахь хууль. Дайснаа бүрэн бут нэр. Бүхий л агуу удирдагчид хүчрэх дайснаа бүрэн дарах нь амин чухал гэдгийг мэддэг байжээ. Тэдний зарим нь энэ сургамжийг амаргүй замаар олсон. Ганц цочил үлдээгдэхүүдэд л төмөр олонд үргэлжлэн. Бүр мөсөн сөнөөхөөс илүү хагас дутуу үлдээх нь гар цохролтой. Дайсан ч хүчээс илбээд нэг л өдөр өшөөг авахулна. Ийм тэднийг бүрэн бут нэрийг махан биеэр зогсолтгүй сүнсэн биеийг нь хүртэл нэрийг. Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал. Өрсөлдөгчөө ялан дийлэхдээ дахиж хизээч босч ирэхгүй болтон дарах хэрэгтэй. Ялагдалтын амтыг мэдэрсэн хүн хамгийн аюултай бөгөөд хамгийн хүчтэй болох магадaltaй байдаг. Жохонцсон сөх орон зайг үлдээвэл аминд ирстэй. Бид үүнийг тоо доошгүй маш олон түүхээс мэднэ. Тулааны спортоор ярил хавиргыг нь биш, сэтгэлийг нь угуулах хэрэгтэй. 16 дахь үйл. Хүндлэл нэр хүндээ нэмэгдүүлэхийн тулд түр алгуул. Бусдад хэд олдцтой байх нь үн цэнийг унагадаг. Чи байн харагдаж, сонсогдох тусмаа жирийн нэг мэт санагдана. Чи хамт олонны нэг хэдийн болсон бол өөрийгөө түр зур татах нь чиний тухай улам их ярих. Тэрч байтугай улам их шагшин магтахад хүргэнэ. Хизээ өөрийгөө хойш татгаа мэддэг бай. Олдгүй нэгэн болж үн цэнээ нэмэгдүүл. Амархан зүйл амтгүй байдаг. Хүн гэдэг цаанаас амаргүй зүйлийг хүсэх хандлагатай. Иймээс дандаа үзэгдэж харагдахаас илүүтэйгээр худлаа яасан ч хамаагүй зарим тохиолдолд завгүй дүр хэсэг нь таны үн цэнийг нэмэгдүүлэх болно. Манлайлалын үед үргэлж бити микро менеж буюу өдөр тутмын жижиг үйл ажиллагаанд нь оролцсон. Нэг алхам ухраад өөрийн оршихугаараа итгэлцэл болон эрх мэдлийг бий болгох. Харилцаан дээр гэвэл үргэлж дэрэгдэн байх нь заримдаа байх ёстой энгийн үзэгдэл болчихдог. Иймээс нөгөөнийхөө сонирхлыг дахин төрүүлэхийн тулд хувийн орон зайг ухаалгаар ашиглаж сур. Бизнес маркетинг дээр бол цахим сүлжээн дээр хит их контент бүү нийтэл хүмүүс хүлээлт үүсгэх нь заримдаа маш чухал байдаг. 17 дахь үйл. Бусдыг айдас давтуул. Таашгүй уур амьсгал үүсэг. Хүн гэдэг амьтан бусдын үйл хөдлөлөөс өөртөө ижил төстэй талыг олж харах хүсэлтэй бөгөөд дадалтай. Хэрэг таамаглагдмал байвал тэд чамайг ноолох дамар номхон морь гэж бодно. Иймээс таамаглагдчихгүй. Үе дарсан үйл хөдлөлгөө нэгдэл зориглохгүй байдал чинь бусдын химийг алдагдуулна. Ингээд тэд чамайг таах гэж оролдож эцэст нь цоцно. Ийм байдал тэднийг айдас давтуулан хандыг нь хах дарна. Хэрв та бусдад ойлгомжтой нэгэн бол манипуляц дүртэх амархан. Харин таашгүй, ойлгомжгүй байх тусмаа бусдын тархинд та тодорхойгүй хоосон орон зайг үлдээнэ. Хүн мэдхгүй зүйлээс айж сүрддэг амьтан.
Тийм болохоор тэд энэ орон зайгаа дүүрхийн тулд таныг байгаас ч илүү томоор үнэлж харах болно. Жишээ нь Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч асан Ричард Никсон улс төр олон улсын харилцаанд энэ хуулийг ашиглаж хизээ бол хизээ цөмийн зүсд хайж магадгүй таашгүй нөхөр мэт өөрийгөө харагдуулан Америкт нэгдсэн улсад таатай хэлцээрүүдийг хийж чадсан. Орчин үед ч тэр Трамп, Путин, Ши Жинпинг гэх мэт том тоглогч нар бүгд тааварлашгүй. Тийм болохоор жижиг улсууд маш болгоомжтой ханддаг байна. 18 дугаар хууль. Өөрийгөө хамгаалах гэж цайз бүү бусга. Олноос тусгаарлагдах аюултай. ертөнц гэдэг аюултай, дайснаар дүүрэн. Хүн болгон өөрийгөө хамгаалах шаардлагатай. Тиймээс цайз босгох нь нэгэн бодлын аврал мэт. Гэхдээ цайзад тусгаарлагдах нь хамгаалахаас илүүтэйгээр аюул төртүүлнэ. Чухал мэдээллээс өөрийг чинь тусгаарлаж, олноос салгаж, бай болоход амар болгоно. Иймд хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж, холбоотнуудаа болж, бусдын дунд холилд, түмэн дунд уусгах бол чиний бамбай юм. Орчин цагт мэдээлэл хамгийн үнэтэй. Хэн мэдээлэлд ойр бөгөөд зөв хүрээлэл дотор байна. Тэр очдөг. Тийм л тоглоом. Монголчуудаас тэгж хэлдэг штэ. Хурдан явъя гэвэл ганцаараа, хол явъя гэвэл олуулаа гэж. Иймээс их мэдээлэл хүрхийн тулд гэртээ буугах нь сонголт биш байх нь. 19 дэх хууль. Хинтээ харьцаж буугаа мэдтгвэ. Буруу үнэ оролдохоос болгоомжтой. ертөнцид олон янзын хүмүүс байдаг бөгөөд хүн бүхэн чамд ижил хандна гэсэн хүлээлттэй байж болохгүй. Зарим хүмүүсийг мэхэлчгэл тэд насан туршдаа чамд үс санана. Тэд хурганы арьс нөмөрсөн чон лугаа адил. Өөрийн хохирогч олон дайснаа болгоомжтой сонго. Тэгээ хамгийн гол нь хизэж буруу үнэ оролдож болохгүй. Нин төрөнд эхлээд хүнээс судал гэж байгаа юм. Буруу өрсөлдөгчөө сонгол 17 дугаар хууль дээр ярьсан шиг өөрөө юу ч хоцрохгүй. Хүч чадлыг хизээ хэнийг сонгох вэ гэдэг ухаалаг нүүдлүүдийн цуглуулга юм. Аль эсвэл өдөр тутмын харилцаан дээр магадгүй таны байгалийн заараас шинж онцгүй beach-like personality-тэй байж болно. Хэрвээ тийм бол ядаж хинтэд эрсэлдэхээ, хинтээ үзэлцэхээ бодолцох хэрэгтэй. Нэг хүний гондоосон чинь насан турш үс санчихгүй. Тупагийн хэлж буугаар чимээгүй нэгний бүү оролт. Тэд хамгийн хурц эртэн шүү гэж. 20 дугаар хууль. Хинээч талд бүү ор. Тэний хүн л аль нэг талд орох гэж яарвчилдаг. Чи өөрөөсөө өөр хин нэгний талд хүчин зүтгэж үл болно. Бусдаас хараад бус байснаар чи бусдын эзэн болно. Нэгийг нөгөөхийн эсрэг тоглуулж, аль алинаар нь өөрийгөө хүндлүүл. Бусдаас хараад бус, би даасан, тусгаар байснаар та бусдын хүсэмжид нэг болно. Хүмүүс таныг өөрийнхөө талд оруулах гэж хүчин зүтгэнэ. Иймээс өрсөлдөөний дотор нь байж болохгүй. Дээгүр нь байх ёстой гэж байгаа юм. Бид үүнийг дэлхийн 1-р дайнаас харж болно. Дайны зөвхөн төгсөлтөд зэрэгээ оролцуулсан Америк дайнаас хамгийн их ашиг олсон. Экспортын хэмжээгээ 3 дахин нэмэгдүүлж, дэлхийн хамгийн том үртэй байсан улс, хамгийн том зээлгч гүрэн болсон. 21-р хууль. Гиндүүлэхийн тулд тэнийг мэд царай. Хин ч өөрийгөө хажуудах хүнээсээ илүү тэнийг гэж бодохыг хүсэхгүй. Иймд онилсан хүмүүстэй өөрсдийг зүгээр ч нэг ухаантай биш. Нэг ялангуяа өөрөөсөө илүү ухаалаг гэж бодогдвол тэд нэгэнт ийм итгэсэн бол чамайг сэжиглэхгүй. Энэ бол бас нэг ухаалаг өрхөөдөө нэг. Их Монгол гүрэн бас энэ аргыг дайнд ашигладаг байсан. Жишээ нь худалдаагаас цугтааж буй дөрөв хэсэг нь араасаа хөөлгүүлж, нуугдсан байсан зэргүүдээр бүслүүлж дайнд ойжих зэрэг. Орчин үед ч мөн адил. Аливаа хилэлцээрт айлаар удирдуулж буй уур амьсгалыг үүсгээд дараа нь хүзрүүд илгэж бас болно. 22 дугаар хууль. Бууж өгөх тактик хэрэгэл. Сул талаа хүчин чадал болго. Чи сул дорой нэгэн бол тэмцэлтэд хэрэггүй. Харин бууж өг. Ингэснээр хүчээс хэлбэж, өрсөлдөгч байгаа төлөвөг нь боснуулж, тэдний хүчин чадланд ороодохыг хүлээх цаг хугацаа хожно. Чамтай тэмцэн яалахын таашаалыг бүү амсуул. Уртад буугаад өг. Санснаас нь эсрэг хандлага харуулснаар түүний ихэд сэтгэл ундар болгон тавгүй төлнө. Бууж өхийг хүчрэг арга хэрэгсэл болгон ашиглагдав. Бууж өгөх гэдэг бол ялагдал биш. Энэ бол стратеги байх боломжтой. Хэрвээ альваад хожих магадлал байхгүй байгаа юм бол буугаад өгчих гэдэг ухаалаг сонголтыг хийх нь чухал. Өдөр тутмын ажил дээр ч тэр өөрийг чинь зовоож шаналгадаг токсик хүмүүстэй тэрсэлтэд хэрэггүй. Оронд нь илдэг бай. Инрэнгүү бай. Тэднийг өргөмжил. Тэгээ цаг нь болоход ширээг эргүүл. 23 дахь хууль. Хүчээ төвлөрүүл. Өөрийн хүч олон энерги хамгийн гисэн нэг л зэгтэр төвлөрүүл. Уурхай энд тэнд гүйхэн малтал хийж байснаас нэг газар нь гүн ухал
илүү ихийг олно. Өргөн байхаас өндөр байхыг илүүд үз. Хэрэг өөрийн чинь хүчин чадлыг нэмэгдүүлэх их булаг хайж байгаа бол ганц бүдүүн үндсийг л 90 хай. Учир нь тарган үнэ астаа илүү өгсөн үгнэ. Бидний цаг хугацаа, энерги, анхаарал төвлөрөл гэдэг хязгаартай. Иймээс олон зүйлийг нэгэн зэрэг сурах гэдэг бол хамгийн буруу сонголт. Үүдийн орон нэг эсвэл цөөн зүйлээр л мастер нь бол. Нэг л салбарыг базаад ав. Нэг л бүтээгдэхүүн дээр ажиллаад өг. Нэг л онцгорлыг тултал нь хөгжүүл. 24-р хууль. Төгс чадар туслахад тоглол. Хүчин чадал болон улс төрийн ертөнцид төгс чадар туслах амжилттай орчин тогтнодог. Тэр бусдын анхаарлыг хаашаа чиглүүлэхийг мэддэг бөгөөд дээдэс тал засаж, шаардлагатай үедээ буулт хийж, хамгийн нарийн бөгөөд айдуу замаар эрх мэдлээ хэрэгжүүлдэг. Шадар туслахын арга барилыг суралцвас энэ ертөнцид чиний үргэлцэг дээд хязгааргүй. Улс төрийн ертөнц гэдэг бол зөвхөн талбай урдах ордны доторхыг хийлээгүй. Энэ бол хаанч аж болно. Сургуулийн анги дотор, ажлын өрөөнд дотор, гэр бүл дотор ч улс төр хийдэг. Тэгэхээр энэ эзэгтэй ертөнц дотор төгс шадар туслах юу хийдэг юм бэ гэвэл командаар биш, өөрийн оршихугаараа бусдыг хөдөлгөх, бусдыг магтах, олонний өмнө шүмжил хийхгүй байх, ховж үед өртөхгүй байх, маргаан сэтгэл хөдлөлөөр хандахгүй байх, хизээ дуурч, хизээ дуурахгүй байх вэ гэдгийг мэддэг байх. Хинтээ нийлж, хинээс зайгаа байрах вэ гэдгээ мөрддөг байх. Хинтээч мөргөлдөн үүсэхгүйгээр өөрийн байр суурь, хүчин чадлаа нэмэгдүүлэх энэ стратеги хамгийн чухал байх нь. Ингээд энэ удаагийн дугаараа өндөрлөж байна. Ирэх мэдэл хүрэх 48 хууль байдаг бөгөөд энэ удаагийн дугаараар ихний 24 хуулийг нь ярьлаа. Дараагийн дугаараар үлдсэн 24 хуулийг нь ярих болно. Дуустал нь сонссонд баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя. Баярлалаа. Баяртай.